Хичээлийн танилцуулга. Хичээлийн сэдэв. Дулааны үзэгдлийн талаарх мэдлэгээ үнэлье. Дулаан багтаамж нь биеийн температурыг 1 Кельвинээр өсгөхөд шаардагдах дулааны хэмжээ. Дулаан дамжуулал нь хатуу биед молекулын цохилтоор дулаан дамжих үзэгдэл. Конвекц нь шингэн хийд урсгалаар дулаан зөөгдөх процесс. Эдгээр механизмууд барилгын дулаалга, халаагуурын загвар, хүнсний боловсруулалтад чухал ач холбогдолтой. Практик асуудал шийдвэрлэхэд математик загвар, физик зарчмыг хослуулан ашиглах шаардлагатай. Өнөөдрийн хичээлээр дулаан багтаамж, дулаан дамжуулал, конвекц, дулааны цацралын талаарх мэдлэгээ асуудал шийдвэрлэхэд ашиглах чадвараа шалгаж, дулааны үзэгдлийн талаарх мэдлэгээ үнэлнэ. Хичээлийн зорилго: дулаан багтаамж, дулаан дамжуулал, конвекц, дулааны цацралын талаарх онолын мэдлэгийг эзэмшиж, эдгээр үзэгдлүүдийг амьдрал ахуй болон техникийн асуудлыг шийдвэрлэхэд ашиглана. Хичээлийн зорилт: дулаан багтаамж, дамжууллын механизм үндсэн ойлголтуудыг танин мэд. Дулааны дамжуулалтын 3 механизмыг харьцуулан ялгаж, материалын дулаан дамжуулах чадварыг тооцоолж чаддаг бот. Дулаан багтаамж, дулаан дамжууллын асуудлыг шийдвэрлэхэд мэдлэгээ хэрэглэгдэхүүн: сурах хүчиг, дэвтэр, харандаа, бал, балруул, тодруулагч. Түлхүүр үг: байгалийн конвекц. Температурын ялгаагаар өөрөө үүсэх урсгал, албадмал конвекц. Гадны хүчээр насос, сенс гэх мэт үүсгэсэн урсгал. Дулааны тэнцвэр: системд орж буй дулаан болон гарч буй дулаан тэнцэх үед бий болдог. Дулаан тусгаарлагч: дулааны алдагдлыг багасгах арга хэмжээ. Температурын градиент: орон зайд температурын өөрчлөлтийн хурд. Энергийн хадгалалтын хууль: энерги устдаж алга болохгүй, зөвхөн нэг хэлбэрээс нөгөө хэлбэр рүү шилждэг. Хүрэх үр дүн: дулаан багтаамж, дулаан дамжуулал, конвекц, дулааны цацралын үндсэн ойлголтуудыг танин мэднэ. Дулааны дамжуулалтын 3 механизмыг харьцуулан ялгаж, материалын дулаан дамжуулах чадварыг тооцоолж чаддаг болно. Амьдрал ахуй техникийн хэрэглээнд дулааны үзэгдлүүдийг таньж тайлбарладаг болно.